Сайн бацхан үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид дараах сэдвийг онцолж байна. 2-оос 3-7 хоногт багтаагаад хөтөлбөрийг батлана гэж бодож байна. Нийгмийн даатгалын багц хуулийн шинжилгээ асуудал дээр өмнөх одоо энэ 300 орны болохоор тогтоолд байгаа төслүүдийг бид нар өргөжлүүлж хийж байгаа л ажлууд гэсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд төсвийн алдагдал өндөр хэмжээнд тухайлбал 2016 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 17% тэнцсэн. Төсвийн алдагдал өндөр байхын хэрээр их хэмжээний өр үүсч байгаа эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд манай улс олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн. За үүнээс өөр сонголт бидэнд байхгүй байгаатай эдийн засагч, судлаач, улс төрчид санал нэг байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын тавьсан хүсэлтийг хойшлуулсан юм. За үүний шалтгаан хөрөнгө оруулалтын тухай хууль хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хүндсэнтэй холбоотой гэж их сурвалжууд мэдээлж байгаа юм а. Тэгвэл олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр хөтөлбөр манай улсад хэрэгжих эсэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг өгсөн юм а. Хоёр тал тохиролцсны дагуу нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварын хувьд нийгмийн ядуу эмзэг хэсгийнхэнд ачаал үүсэхгүй байхаар тохиролцсон. Орлого талын өөрчлөлт бол нийгмийн чинээлэг хэсгийнхэнд л тусна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй. Хүн амын орлогын албан татвар бол өндөр орлоготой хүмүүст л хамааралтай. Жирийн дундаж орлоготой иргэд орлогын албан татварын ачааллыг амсахгүй. Хүн амын орлогын албан татварыг шаталтай болгосон нь онцгой зүйл биш юм. Дэлхийн бараг бүх улсад татвар нь шаталтай байдаг. Харин нэг шаталтай тохиолдолд тун ховор хөтөлбөрийг батлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. 2-оос 3-7 хоногт багтаагаад хөтөлбөрийг батлана гэж бодож байна. Бид Монгол улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Бидний хувьд санаа зовж байгаа зүйл бол улсын хурлаас баталж гаргасан тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин ерөнхийдөө муудах нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн болгоомжл байгаа. Ер нь бол Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин аль болохоор гадаадын олон компаниг хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг нь бүрдүүлсэн байх учиртай гэж үзэж байгаа. За энэ нь Монгол улсын эдийн засагт эергээр нөлөөлөх учиртай учраас үүнд илүү их анхаарал хандуулж байна. За Монгол улсын хувьд цаашид хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Одоогоор манай ажлын хэсгийнхэн тогтоолын заалттай холбоотойгоор макро эдийн засгийн төвшөнд ямар үр дагавар гарч болох вэ гэдэг дээр тооцоол судалгаа хийж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд манай улс ихээхэн хэмжээний хэмнэлт гаргах шаардлагатай болсон. Үүний нэг нь татвар нэмэхтэй холбоотой асуудал юм. Олон улсын валютын сангийн зүгээс 7 төрлийн татвар нэм гэсэн чиглэл өгсөн үү гэдэг дээр холбогдох их сурвалж хариулт өгөхдөө бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр хоёр талаасаа яригдж байгаа гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудал дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан гэсэн. За татвар нэмэх энэ асуудал дээр уян хатан хандах ёстой гэсэн байр суурийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхан илэрхийлж байгаа юм а. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Номтой Баяр энэ асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүдтэй уулзсан. За Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Амгалан Баатрын тайлбарласнаар 4-5 татварыг хэрэгжүүлэхийг бол дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Харин нийгмийн даатгалын шимтгэл тэтгэврт гарах насыг нэмэх асуудлыг эргэн харж уян хатан хандах ёстой. Мөн иргэдийн дунд нийтлэг унаа болсон прүсийн татварыг хөнгөлөх хэрэгтэй. Бусад татварын хувьд ард иргэдийн нуруунд ачаа өргөлөхгүйгээр зохицуулалт хийгээд хэрэгжүүлэхийг бол дэмжиж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн юм а. 7 төрлийн татварын асуудал байгаа. 7 төрлийн татварын энэ асуудал дотроос шууд хэлэхэд тэр арх тамхины одоо холбоотой татварууд 3 төрлийн татвар байгаа. Энийг бол одоо зөв хэрэглээ зөв одоо энэ иргэдийн орлогыг одоо зөв зүйтэй одоо зөвлөлд зарцуулах энэ үүднээс үл энэ 3 төрлийн арх тамхины одоо хэрэглээтэй холбоотой энэ татварыг бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо эхнээс нь дэмжиж ирсэн. Шатгууны албан татварыг зөв зүйтэй хэрэгжүүлвэл бас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дэмжиж болно. Ямар тохиолдолд дэмжиж болох вэ гэвэл жижиглэнгийн үнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулахгүй байх үндэс нь юу юм бэ гэвэл олон улсын хэмжээнд дэлхийн зах зээл дээр шатгууны үн нэмэгдээгүй тохиолдолд хоёрдугаарт валютын ханш өөрчлөгдөөгүй тохиолдолд жижиглэнгийн үнийг одоо импортлогч компаниуд одоо хөөрөгдөж нэмэхгүй байх баталгааг засгийн газар улсын хурал нийт ард иргэдтэй тогтоол хэлбэрээр албан одоо ийм эрх зүйн орчноор гаргаж ирвэл бид энийг хүлээн зөвшөөрөх болцоотой. Салбар дотор нь энэ тэтгэврийн насыг одоо нэмэгдүүлэх асуудлыг бас шаталтай авч үзэх юм болцоо бол бас энэ засгийн газарт хуулиур байгаа юм байна. Улсын хурлын төвшөнд бас энэ Улсын хурлын даргатай уулзж байхад тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг салбарт нь бас авч үзэх ийм
гарц байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энийг бид эрх зүйн орчныхын хүрээнд ярив. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 6000 орчим ажил мэргэжил байна. 6000 орчим одоо ажлын байр байна гэсэн үг. За зарим нь одоо та бидний одоо ярьдгаар зангаатай ажил, офисын ажил. Мэдээж хөдөлмөрийн нөхцөл бол харьцангуй бол энгийн ямар нэгэн хүн тортой нөхцөл бол байхгүй. Гэтэл хүн тортой нөхцлөөр хөдөлгөөнтэй хөдөлмөр эрхэлдэг бас ажил мэргэжлүүд байна. Эдгээр улсууд одоо хувьд тэтгэврт гарах насыг бас уян хатан байдлаар хандах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр ажил мэргэжлээс нь хамаарч тэтгэвэр тогтоохдоо насыг бас бид нэр уян хатан байдлаар шийдэх нь бол хамгийн зөв шийдэл болно. Хамгийн зөв шийдэл бол. Тэгэхээр 5 сарын 12-нд буюу өнөөдрөөс 9 хоногийн дараа нийгмийн даатгалын багц хуулийн шинжилгээ асуудал яригдана. Өнөө маргааштай бид нар нэг ахмад настангийнхаа тэтгэврүүдийг тавьж чадаад байгаа хэдий ч цаашдаа тавих боломжгүй бол. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төрж байгаа. Та бид хиттэй ирээдүйд тэтгэврт гарахад тэтгэвэр авах одоо төрийн зүгээс тэтгэвэр тавих ямар санхүүгийн их усэр байхгүй. Тэгэхээр шимтгэлийг эргээд 2007 оныхын төвшөнд байлгах бол зайлшгүй шаардлага. Шимтгэл болгон эргээд тэтгэвэр нэмэхэд өнөөдрийн шимтгэл төрж байгаа иргэдэд хиттэй тэтгэвэр нь одоо өндөрөөр тогтоолох ийм эрх зүйн зохицуултууд хийх. Тэгэхээр тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлж улмаар даатгалынхаа сангийн орлогыг бид нэмэгдүүлэх энэ төсвөөс татаас байдлаар явагдаж байгаа удахгүй одоо маш томоохон цохилт болох энэ асуудлыг урьдчилан сэргийлэх ийм шийдвэр бол одоо гаргасан. За ажилгүйдлийн даатгалын сан байна. Одоогийн байдлаар 114 тэрбум төгрөгийн хоримтлал үүсчихсэн. Жилийнх нь нэг дундаж зардал бол 30 орчим тэрбум төгрөг. Тодорхой хэмжээнд бас хоримтлал байна. Гэтэл ажилгүйдлийн даатгалын сангийн бодлого менежмент аж ахуй нэгж компаниудаас энэ шимтгэлийг одоо хувь иргэдээс бас авдаг хэдий ч аж ахуй нэгж компаниудыг ажлын байраа хэвээр хадгалах, ажлын байраа тэлэхэд санхүүгийн дэмжлэг болж очдог байх. Ийм зохицуултуудыг хийж өгье гэж. Өөрөөр хэлбэл энэ ажилгүйдлийн даатгалын сангийн хоримтлалыг арилжааны банкаар дамжуулаад банкны тухай хуулийн 9.1-ийг удирдлага болгоод бид харилцан тохиролцсон замаар хөнгөлөлтөө зээлийг эргээд аж ахуй нэгж компаниудад олгодог байх. Эдийн засгаа сайжруулахын тулд төр хэмнэж болох бүхэнд анхаарч дарга нарын гар утас унааны зардал төрийн байгууллагууд шинээр тавилах санал ширээ авахгүй байх гэд хэмнэлтийг хийж ажиллаж байгаа. Төсвийн тодтголд ч энэ асуудал багтсан юм. Гэтэл сүүлийн үед засгийн газар 7 концессийн гэрээ шинээр байгуулсан, сайд нартаа хувааж өгсөн гэсэн элд ташаа мэдээлэл гарсан. Тиймээс үндэсний хөгжлийн газар мэдэгдэл гаргасан юм. Засгийн газар үндэсний хөгжлийн газар нь барих шилжүүлэх төрлийн нийт 7 концессийн гэрээг байгуулж төрийн бодлогыг үргэлжлүүлсэн. Үүний 6 нь өмнөх засгийн газруудын тогтоол шийдвэрээр эрх олгож концессийн жагсаалтанд багтсан. Урьд өмнө ажлаа эхлүүлчихсэн төслүүд байсан. Тухайн үед ерөнхий сайд байсан Алтан хуйг сайхан бэлэг нарын тэргүүлж байсан засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж эдгээр гэрээг байгуулахдаа концесс эзэмшигчийг огт солиогүй. Бүх гэрээний үнийн дүнг нэгч төгрөгөөр өсгөөгүй. Харин концессийн эргэн төлөх хугацааг хойшлуулж 3 концессийн төслийн анхны өртгийг бууруулж улсын төсөвт ирэх дарамтыг бууруулсан гэсэн тайлбарыг өгч байна. Нэг нь бол одоо шинээр зохион байгуулж хийсэн. 8 нь болохоор өмнөх одоо энэ 317 дахь тогтоолд байгаа бүр өмнөөс ингээ явж ирсэн юм төслүүдийг бид нар шинэ өмнөх засгийн газрын үеэс одоо үргэлжлүүлж хийж байгаа л ажлууд гэсэн үг. Та түрүүнд дурдсан 317 дугаар тогтоол бол 2013 онд батлагдсан юм байна. Сая энэ 9 төслийн чинь нэг нь бол шинээр орж ирсэн. Өмнө нь бол одоо яг засгийн газар өмнөх засгийн газар тус төлөвлөгдөө явуулж исэн ажлууд юм байна шүү дээ. Тэгэхээр та яг энэ өмнө төлөвлөгдөө явуулж исэн ажлуудаас тодруулаад яриач. Ямар ажлууд байна. За шинээр нэмэгдэж орж ирсэн нэг төсөл нь одоо ямар төсөл юм бэ? За 9 төсөл гээд байгаагийн 4 нь болохоор одоо энэ засгийн газрын тогтоол одоо шинээр гаргаж хийсэн. За энэ 4 бол ер нь гэрээг одоо шинээр хийсэн гэсэн үг шүү дээ. За энэ 4-ийн нэг нь болохоор одоо сая хэлээд байгаа энэ 317 дахь тогтоолд байгаагүй. Гэхдээ одоо засгийн газар
санаачлаа зохион байгуулж хийсэн ийм төсөл байгаа. Тэр нь болохоор одоо энэ сайн шандаас дэлгэрэх сумыг холбосон одоо юу хатуу уучлалтай авцсан барих төсөл байгаа. За энэ нь болохоор дэлгэрэх сумын Чандман уулын ордод энэ геолог хайл энэ юу нэлээд томоохон төмрийн хөтрийн хуурай баяжуулах үйлдвэр 16 оноос бас одоо зэсийн хүүлэн баяжуулах юм үйлдвэр ингээ барьсан байгаа юм. Томоохон ордыг төшөглөөд тэгээд энэ нь болохоор бас олон улсын Жорк стандартаар баталгаажсан нэлээд том хэмжээний энэ ордуудыг төшөглөөд одоо ийм томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа. 80 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж одоо бид нар мэдээлэл авсан байгаа. За энд одоо юунуудаас товч дурдвал жилд 2 сая тонн төмрийн хөдөр баяжуулах бутлагч үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан. Яг энэ одоо дэлгэрэх сумд яг өмнөх засгийн газрын үед одоо засгийн газрын тогтоол шийдвэрэн гарцсан мөн одоо гэрээ хийгдсэн байсан ийм 5 авцамын төсөл байгаа. За энийг бол одоо зам тээврийн хөгжлийн яамнаас энэ өнгөрсөн одоо 10-11 саруудад одоо шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш одоо очиж газар дээр нь үзээд судлаад тийм ажлын хэсэг үүсгээд тэгээ энэ ажлын хэсэг маань дүгнэлтээ засгийн газрын хуралдаанд танилцуулаад за тэрэн дээр одоо бидэнд энэ 37 дугаар тогтоолоор нэлээд одоо олон төслүүд зогссон байсан. За энэ 5 дээр бол одоо үргэлжлүүлж гэрээ хийх ийм одоо чиг үүргийг засгийн газрын хуралдаанаас бидэнд өгсөн байгаа. Тэгээ энэ дээр болохоор онцлог нь одоо өмнө нь хийгдсэн байсан гэрээ шийдвэрүүд дээр ажиллаад бид нар одоо эргэн төлөлтийг нь хойш нь 2020 оноос хойш болгосон. Мөн одоо энэ 5 гэрэн дээр ахин хэлцээр хийж одоо үлдэх төсвийг нь бууруулах тал дээр ажилласан. Ингэснээр одоо энэ 5 гэрээний дүнд 80 тэрбумын хэмнэлтийг бас үзүүлсэн байгаа. 16-аас 20 оны одоо манай засгийн газрын хөтөлбөрт нийслэл хотыг одоо бүх аймагуудтай холбох ийм одоо ажил багтсан байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд энэ өмнөх засгийн газраас одоо хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлээд энэ одоо 5-6 одоо замын төслийг хийснээр одоо бүх аймагуд нийслэл хоттой хатуу уучлалтай авцамаар холбогдох ийм одоо боломж бүрдээд ингээд дуусж байгаа. Одоо жишээлбэл Увс аймаг бол бас холбогддог байх шүү. Завхан аймаг бас холбогддог байх шүү нэ. За энэ нь болохоор Завхан Увс аймаг мөн одоо Говьолтай Баян хонгор Говьолтай Ховд аймагуд шууд одоо хатуу уучлалтай замаар нийслэлтэй холбогдно гэсэн үг. Энэ бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх ба. Одоо концессийн гэрээ зарлал. За энэ бол өмнө явж исэн ажлууд байгаа. Энийг бас одоо ер нь ихэнх нь нэг эхэлсэн ажлууд байсан өмнөх засгийн газар үед одоо 10-аас дээш хувьтай. Энийг нь одоо бид нэр үргэлжлүүлж энэ гэрээн дээр нь ажиллаад ерөнхий төлөлтийг нь хойш нь татаад үргэлжлүүлж хийгээд дуусгахаас өөр аргагүй юм байдалтай байсан. Тэгээ ингэж дуусгаснаар бол одоо бүх аймагуд маань нийслэлтэй хатуучилтай авцамаар холбогдно л гэсэн үг л дээ. За энд хамгийн нэг иргэдийн олон нийтийн шүүмжлээд байгаа нэг зүйл гэх юм бол хувийн компани л өөрөөр хэлбэл цагаан сувраг руу эрчим хүчийг одоо улсын хөрөнгөөр татах гэдэг байна гэдэг л ийм шүүмжлэл багтаад байгаа шүү дээ. Энэний тухай та төвч нар. За хуулиараа бол ер нь энэ 220 кВт-ийн том энэ дамжуулах шугамуудыг бол хувийн компани эзэмших боломжгүй, хөмжлөх боломжгүй байдаг. Тэгээд энэ үүднээс бол энэ хэдий одоо тэнд цагаан суврагт их томоохон бүтээн байгуулалт яваад үйлдвэр одоо байгуулагдж байгаа ч гэсэн энэ юу дэд үтсийн асуудлыг одоо улс хариуцж хийх ёстой. За мөн энэ төсөл хэрэгжлээр одоо Дорногов аймгийн Мандах болон Хатан булаг гэсэн энэ хоёр сум урд нь ерөөсөө цахилгаан эрчим хүчээр хангалтаагүй байсан ийм хоёр сум бол одоо цахилгаан эрчим хүчээр хангах ийм боломж үүсэж байгаа. Энийг бол одоо бас манай ерөнхий сайд энэ бүс нутгаар явж явах хүрээнд одоо шийдсэн асуудал байгаа. Танд баярлалаа. Тэгээ энэ концессийн гэрээний хүрээнд бол за Монгол орны зүүн бүсэд за Дорногов одоо сайн шандыг чиглэсэн юм бүтээн байгуулалтын ажил өрнөх юм байна. За энэ бүтээн байгуулалт бол нэгээс 2 жилийн дараагаас эхлээд бол үр дүнгээ өгнө гэсэн юм мэдээллийг өглөө.
Монгол улсын эдийн засгийн хүнд ачааг нуруундаа өөрч олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа 2016 оны топ 100 аж ахуй нэгж өнгөрсөн 7 хоногт тодорсон юм. Улсын хэмжээнд 60 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас эхний 100-д багтах томоохон аж ахуй нэгжүүд татварын орлогын 40 гаруй хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 75%-ийг үйлдвэрлэж байгаа юм. Топ 100 аж ахуй нэгжийн эхний 10-т багтсан аж ахуй нэгжийн шагналыг Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт гардуулан өглөө. За ачааны хүндийг үүрч нийт ажлын байрны 90 гаруй хувийг бүрдүүлж улс орны эдийн засагт голлох тоглогч болж байгаа хувийн хөрвшлийнхнийг засгийн газар бүхий л талаар дэмжин ажиллахаа энэ үеэр илэрхийлсэнийг одоо үзүүлье. Бизнесийн орчныг сайжруулах нь бол манай засгийн газрын хувьд стратегийн гол зорилт байх болно. Бизнесийн орчныг сайжруулснаар хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирснаар иргэдийн амьдрал дээшлэн, эдийн засаг өснө. Жижиг дунд үйлдвэрлэгч ялгаа байхгүй, за дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний томоохон компани ялгаа байхгүй, сайн бизнесийн орчноос л төрж гардаг. Томорсон эсвэл төрүүлж бизнесээ эрхлэхтэй гол нь биш, бид бүх нийтээрээ амжилтанд хүрдэг тийм бизнесийн таатай орчныг л бий болгоход бидний гол зорилго оршно гэж бодож байгаа. Монголд нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа маш чухал байна. Бизнес дэх төрийн оролцоог хэмжих эхний алхам бол төрийн байгууллагуудын хүнд сурталыг багасгах, элдв хяналт шалгалтын дарамтыг багасгах. За төр хувийн хвшил хоёрын хэн нэгэн татвар төлөгч нөгөө нь татвар хураагч их зөвхөн өөх авахын харилцаатай байвал бид цаашдаа амжилтанд хүрэхгүй гэж ингэж бодож байгаа. Төр хувийн хвшил хоёр харилцан бие биеэ дэмжсэн нөхсөн түншлэл хэрэгтэй. Иймд манай засгийн газрын хувьд бол их хэмжээний татвар төлөхийг бус аль болох олон ажлын байрыг бий болгох, тухайн жилдээ ажлын байраа хадгаж үлдэх, нийгмийн эмзэг болон зорилттой бүлгийн төлөөллийг ажлын байраар хангасан ийм шалгуур үзүүлэлтийг эхний ээлжинд тавьж, ийм шалгуурыг хангасан бизнес эрхлэгчтэй эхний ээлжинд тэргүүн ээлжинд дэмжинэ гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Өнөөдөр төр маань бол тодорхой хэмжээнд бизнест бодлогын хувьд, стратегийн хувьд чиглүүлэгч, бодлого гаргагч нар болж манай эдийн засгийн салбар бол өөрсдийн гэсэн эзэнтэй, өөрсдийн гэсэн тоглогч нартай болж байгаа нэг давуу талаа. Энэ бүх салбарууд бол энэ топ 100-д бол орж ирж байгаа нь манай улс бол эдийн засгийн хувьд, системийн механизмын хувьд бол нэлээд тийм эв зүгөө олж, эвэндээ орж байгаа нэг том шинжээ гэж үзэж байгаа. Одоо ялангуяа энд топ 100 бол сүүлийн 3 жилийн дүнг харахад гол салбар дээр байгаа нэг толгой компанийг тойрч тэнд бэлтгэн нийлүүлэгч нар, захиргааны нийлүүлэгч нар буцаагаад тэрийг тойрсон кластер маягийн тийм бүтцүүд бол манай зах зээл дээр бий болж байгаа нь өөрөх давуу талаа гэж ойлгож байна. Монгол улсын эдийн засаг өсч олон мянган хүн ажлын байртай байх боломжийг төр хувийн хвшил хамтран бий болгоно гэдэгтээ эдийн засагч судлаачид санал нэг байгаамаа. Эдийн засгаа эмчилж ангаан хөл дээр нь босгоход төр хувийн хвшил, иргэдийн хамтын ажиллагаа тэр дундаа улс төржилгүйгээр нэг зүгт харж жижиг явц үерх ашигаас илүү улс орныхоо ирээдүйг харахыг өнөөдрийн нөхцөл байдал биднээс шаардаж байгаатай эдийн засагч судлаачид санал нэг байгаа. За энэ удаагийн нээлттэй засаг нэвтрүүлгээрээ бид эдийн засаг татвартай холбоотой мэдээллийг онцолж хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.